Сайн байцгаана уу? Та бүхэнд би тэрэгэл улаан саран өдрийн орой мэндийг хүргэе. За тэгэхээр дэлхийд дахинд гайхаад, магтаад, шагшаад байгаа тэр супер сар тэрэгэл улаан сарны явдлын талаар та бүхэнд би тайлбарлах гэж энэ удаагийн лайвыг эхлүүлж байна. Тэгэхээр асуудал ийм байна. Энэ одоо ямар гэж өдөр юм бэ? Хүн төрлөختөнд яагаад ийм чухал яагаа юм бэ гэдэг асуудлын хариуг та нарт өгөхийн тулд энэ бол тэрэгэл улаан саран битүүний өдөр. Өөрөөр хэлбэл энэ 16 дахь зүгт алтан нарны гэрэл шөнө мандаж байгаа сарны гадаргуу дээр харагдаж байгаа. Тэгэхээр эртний Египтэд энэ асуудлыг яаж хэлж ярьдаг байсан бэ гэхээр эртний Египтэд шөнө мандсан нар гэж нэрлэж байсан байгаа. Тэрэгэл улаан саран өдрийг. Тэгэхээр энэ өдөр нь мандсан нар шөнө нь мандаж байгаа гэсэн үг. Тэгэхдээ энэ нар битүүн буюу 16 дахь зүгтээ 16 дахь өдрөө эсвэл 16 дугаар зуунд 16 дугаар жаранд аль эсвэл 16 дугаар мянганд ч юм уу мандаж байгаа нарны өдөр болж таарна. Тэгэхээр энэ нь өдөр, сар, жил, 60, 100, 1000-д хамаарх он тооллын эхлэл инкүү тэрэгэл улаан саран бэлэгдлийг та бүхэн яг одоо дэлгэцэн дээр харж байна. Энэ бол гадаа мандаж байгаа сар. Дүүрэн гэрэлтэй тэр дүүрэн гэрлийн Монголын уран зургийн дүрслэлд дүв дүүрэн цагаанаар сарыг бол дүрслээд гадуур нь тойрог татдаг. Тэр бол тэрэгэл гэсэн утгатай. Одоо битүүрч байна гэсэн утгатай. Гадуураад нарийн зураас нь тойроггүй бол тэр Монголын цагаан сар. Тэгэхээр Монголын цагаан сар өчигдөр тохиож өнөөдөр энэ тэрэгэл улаан саран өдөр тохиож байна. Тэр Монголын нуус тавчаанд тэрэгэл улаан өдөр гэж байнга дурддаг. Тэр нь наран өдрөө, саран өдрөө гэдгийг нууцлсан. Мэдээж дорн зүгт саран өдөр, өрн зүгт наран өдөр байна. Тэгэхээр энэ үйл явдал яаж эхэлдэг вэ гэхээр энэ үйл явдал хаврын наран тэнцлэр эхэлнэ. Тэгэхээр энэ зурган дээр дөрвөн зүгт улаанаар тэмдэглэсэн байгаа. Тэр бүхэн дээр тоо байгаа. Та бүхэн тэр нэг гэсэн тоог олж харах юм бол тэнд хаврын наран тэнцэл тохиож байна гэж харна. Тэгвэл энэ бол сүүн замын эрн хоньны эрнд эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр сүүн замын эрний эхлэх хамгийн эхний орд нь бол хоньны орд. Хамгийн сонирхолтой нь сүүн замын эрн 312 мянган жилийн турш тасралтгүй үргэлжилэхэд хоньны эрн л ганцаараа тасралтгүй үргэлжилдэг. Тэгэхээр дэлхийг нэгэн жолоонд оруулна, дэлхийг захирна гэдэг энэ философи нь өөрөө хүн төрлөختөн сүүн замын дагуу дөрвөн зүгийн наран тэнцэлд ор мөн түнчлэн сүүн замын дагуу 12 наран байрлах ордод зөвхөн хоньны эрнийг байнга Монголын цагаан сардаар эхлүүлэхийг л хэлээд байгаа юм. Ингэж л байж хүн төрлөختөн захирна. Өөрөөр захирах боломж байхгүй. Хин нэг нь өөрөөр захирах гэж оролдож байгаа бол тэр нь бүтэхгүй гэдгийг яг Наполеон шиг бүтэлгүй дайны төгсгөлд ялагдсан луга Гитлер шиг эсвэл нөгөө
Манжгаа улсыг босгож ирээд түүнтэй хамт их нарны улсыг байгуулах гэж оролдоод муужирч ундаг нөгөө Японы дайчид шиг л болно. Тэгэхээр хаврын наран тэнцлэр дэлхий дахинд сүүн замын хоньны эрн эхэлж байгаа нь шуудхан гэлгэд хүн төрлөختний төвхөнд мөслөг туулан амьдарсан. Аль эсвэл мөслөгийн өмнө амьдарч байсан түүх өв соёлын эхлэл хамаарна. Өөрөөр хэлбэл энэ бол яг шуудхан гэлгэд хамгийн сүүлчийн мэдээгээр болвол Троен дайны ялалтын дараах баярын өдөр бол хаврын наран тэнцэл. Аль эсвэл эцгэн нүгүйд эцгийн бутарсан улсыг хураан захирч байгаа баярын бэлэгдэл бол хаврын наран тэнцэл. Энэ нь өвлийг амжилтаа даван туулж байгаа үзэгдэл. Тэгэхээр Монголын цагаан сар гэдэг бол дэлхий дахины амьд мэнд өвлийг туулан давсан тэр үйл явдал. Хин тэнд хүн малын гарцгүй амьд үлдэж чадсан нь бүгд хоньны эрнийг Монголын цагаан сардаар тэмдэглэдэг байжээ. Тэгэхээр энэ хаврын наран тэнцэл бол хаврын улирлыг эхлүүлнэ. Мөн үртэй бүхэн үржин төлжин, үндэстэй бүхэн урган дэлгэрэх цагийн эхлэл болж яг үнэндээ жинхэнэ ёсоор хүний мөр гарч нөгөө та нарын ярьдаг битүүний өдрийг гордож байгаа тэр цасан шуурга тогтож өрн салхиар хаврын өрн дулаан эхлэх цаг мөчийг 3 сарын 22-нд хаврын наран тэнцэл тохиож яг арга бэлэг хэвтээгээрээ тохиож байгаа мэт болж тэгээд тэр тэнглийн шугамаас дээш байгаа цагаан нь дүүртлээ ялж харин доор нь байгаа загсны ордынх нь ялагдаж хомсдож дуусахын бэлэгдэл юм. Тэгэхээр хаврын наран тэнцлэр мөнх нарны гэрлийг дорн зүгт мандуулж байгаа нь энэ он тооллын шинийн нэгэн. Тэгээд энэ тоолл нь өөрөө үргэлжилж яваад зуны наран тэнцлэр намрын наран тэнцлэр, өвлийн наран тэнцлэр сүүн замын 12 ордыг дуусгах явцыг та нар эндээс харах боломжтой. Тэгэхээр та нарт энд юу харагдаж байна вэ гэвэл 13 дахь тоо нь бол өмнө зүгийн наран тэнцэл, 9 дахь зүг нь бол намрын наран тэнцэл, 5 дахь нь зуны наран тэнцэлд хамаарна. Тус бүрийн дунд 3 орд байгаа сүүн замын орд. Ингэж байж 16 зүгийн наран мандах боломж олно. За тэгэхээр та бүхэн 14 дахь зүгт анхаарлаа хандуулах юм бол энэ нөгөө алангой их нум үгүй 5 сум хүүгдээ өгдөг тэр цаг үе буюу Яманы эврийн орд гимлавсэн болоод бусад Яман уус үлсэн. Япон хэл дээр уул гэхийг яма гэж ханзаар үчдэг. Яма бол Японд яма мөн яма бол Японы уул. Энэ бол Яманы эвэр. Эрт цагт Төв Азид бол Янгир яма, бусад газарт бол энэ Яманы орон. Яагаад яма гэж нэрлсэн гэхээр 5 хошуу малын хамгийн сүүлчийн Күтэ хошуутай амтан бол яг энэ яма. Тэр нь 14 дахь зүгт Яманы эврийн ишгэн мордын нэр нь эхэлнэ. Тэгэхээр Тэмүүжин Жамуу 2 3 нөхөрлсөн цаг нь яг энэ Яманы ордод 14 дахь зүгт тохионо. Харин тэр хоёр энд нөхөрлөөд эннийхээ төгсгөлд эргэж дайтаад ялагдсан процессыг бүгд Яманы оронд буюу Тагны нуруу хүртэлх орон зайд хамаарна. За тэгэхээр 15 дахь зүг нь урт бөгөөд их зүг байгаа нь нөгөө сүүн замын эрен үеийн онцлогаар бол Бомбей эрен гэмээх хүн 15 дахь зүг нь. Яг энд Монголын 15-ны цагаан сар тохионо.
Өөрөөр хэлбэл энэ 15-ны цагаан сар тохиож байхад цагийн үед нарны гэрэл 1206 онд алтан уулан дээрх алтан барын бэлчээрд мандаж байсан болохоос биш энэ нар харамсалтай нь хар амуурын нутагт хар барын бэлчээрд ир нар мандаж чадаагүй. Тэгэхээр яагаад энэ 15-ны Монголын цагаан сар хамгийн чухал байдгийн бэ гэхээр 15 дахь зүг нь бомбын нэрнийг зааж байгаа. Тэр 15 дахь зүгийн бомбын нэр нь бол яг одоо та бүхэнд би танилцуулах гэж оролдож байгаа Зүч хааны төрсөн нутгаас Евразийн бомбын нэр эхэлнэ. Тэгэхээр нэг эрэгтэй хүн савтаа юм дом одоо гэдэг ч үлээ устаа савыг ингээд амын одоо тонгоолгоод усаасгаж байгаа дүрээр бомбын эрнийг төсөөлдөг бол энэ нь нарны бомбын эрнэ. Та нарын хувьд бол Хятад шавар бааранд төвдийн хатсан өвс хийгээд Хятад торгоор амын боогоод тэгээд тэрнийг дахиж шүтэх Хятадын бомбын эрнийг дахиж шүтээд байгаа. Тэгэхээр энэ 15 дахь зүг бол 2 дугаар сар. Өөрөөр хэлбэл та нарын нөгөө Монголын цагаан сар хийх гэж оролдоод Хятадын хар сарны битүүн хийгээд байгаа юм тэр. За тэгэхээр энэ 15 дахь нь чухамгүй Тэмүжин Чингис хааны хувьд бол Ахмадгүй Зүчийн Алтан ордын улсын төв соёл дэлхийд дахинд алтан бомбын нэрнийг үүсгэсэн барын бэлчээрт байгаа. Тэр бар жилийн барын бэлчээр нь Барнаул хот орчимд түүний эхлэл нь өөрөө яг одоо та нарын таньж мэдэж чадаагүй Зүч хааны төрсөн нутагт хамаарнаа. Тэгэхээр дараачих нь 16 Кэмэхүн баг орд буюу Загсны ордод хамаарна. Тэгэхээр энэ их баг хоёр ордыг Экгүү эсвэл Эк охин орд гэж нэрлэнэ. Тэгэхээр энэ 16 дахь нь одоо гадаа мандаж байгаа энэ дэлхийд дахин шагшран гайхаад байгаа энэ л анчин нэрт супер сар. Энэ яагаад супер болдгийг гэхээр энэ нь өөрөө дэлхийд хамгийн их ойлгох үедээ байгаа хэмжээгээс бүр илүү гэрэлтэж харагддаг. Тэгэхээр яг энэ 16 дахь зөвхт алтан загсны оронд зөвхөн энэ битүүн тохион. Өөрөөр хэлбэл хаврын наран тэнцлэр эхэлсэн энэ үйл процесс нь нэг ийм бүтүү 16 зөвхт алтан нарны гэрлийг түгээгээр битүүрч байгаа. Гэтэл та нар энийг хизээж хийж чадахгүй байгаа. Та нарын амьдарч байгаа газар зүйн байрлалд ийм үзэгдэл огт байхгүй. Энэ 16 дахь нь алтан загсны орн нь Бат хааны алтан ордын улс. Тэгэхээр 15, 16 дахь нь буюу 6 дахь мэдэрхүү, 6 дахь сэрхүү нь Экгүү хоёрын энэ хос хоёр орд нь Сүүн замын 11, 12 дахь орд юм. Тэгэхээр гадаа болоод 16 дахь өдрийн нар нь өдөр мандаад шөнө нь тэр нарны гэрэл нь сарны гадаргуун дээр дүүрэн гэрэлтүүлж тусаж байгаа юм. Тэгэхээр энэ бол нар сарын тоолд хамаарна. Яг өнөөдрийн энэ аргын тооллын 10 дугаар сарын хэдэн бэ гэдэг нь өөр тоолол. Ингэж энийг ялгаж үзэх хэрэгтэй. Тэгэхээр энэ сар 16 хоногийн өмнө анх манджээ. Энэ сар 16 хоногийн өмнө мандахдаа алтан хавирган сарыг үүсгэж манджээ. Энэ бол наран сарн шинэ он тооллын шинийн нэгнийг олох боломж. Тэгэхээр энэ шинийн нэгнийг олох нь зөвхөн алтан ордынхны боломж байдаг. Тэд эхлүүлдэг. Харин төгсгөлийн мөн тэд инхүү дуусгахдаа Тэмүжин Чингис хааны Ахмад хүү ба Ахмад Ачгүй хоёрын хос
Алтан ордын улсын алтан төрийн бодлогоор дэлхийд дахин тунхаглан зарлаж танилцуулж чаджээ. Ингэснээр энэ тэргэл улаан наран сарн он тооллын төгсгөлд нь нэгдгөөгүй юу гэдэг асуудлыг битүүн хагарах хэмээх ойлголтоор битүүний одоо энэ 16 дууссан бол маргааш шиний нэгэн болно. Битүүн хагараад. За маргаашийн шиний нэгэн бол сарн тооллын 17-ны шиний нэгэн. 17-ны. Тэгэхээр энэ бол 17 дугаар зуунд шиний нэгэн байсан байна. Та нарт 17 дугаар зууны тэр гайхамшигтай шин он тооллыг ихлүүлсэн дөрөвдийн хандаж амц түүнийхүү өндөр гэгэний танилцуулсан тэр бурхад бол Зүчхааны алтан ордын улсын алтан бурхад. Тэр бурхад өөр бусад альч орон зайд үл хамаарна. Яагаад гэхээр тэр бурхад залрахдаа усан дээр залардаг. Усан дээр залрахдаа Хятадаар төвдөр бадамлянхоо гэж та нар танигдсан бөлбө хэмээх цэцгийг дэлбэлүүлжээж залардаг. Тэр бөлбө гэдэг цэцэг нь хар ус нуурын мандал дээр ургадаг, дэлбэгээ нээдэг. Яг морин цагт дэлбэгээ нээдэг, тас гэж дугуйч нээдэг. Тэр дэлбэгээ нээгүүт тэр бурхан залардаг. Өөрөөр хэлбэл энэ бурхад зөвхөн гал морин цагт заларна. Өд донд бусад цагт залрахгүй. За тэгээд өндөр гэгээн энэ заларч байгаа бурхтыг дүрслэхдээ ширээ цагаан нууран дээр заларч байгаа мэтэр аль эсвэл хар ус нуур дөргөн нууран дээр заларч байгаа мэтэр аль эсвэл Каспийн тэнгисийн мандал дээр заларч байгаа мэтэр дүрсэлжээ. Тэгэхээр та бүхэн эдгээрийн учрыг олохгүй өнөө хүртсэн явдал бол Монгол үгээ баталгаас гадна Монгол хэмээгүүд хүндэтгэлтэй хандахгүй байсны улмаас ийм дэлхийд дахинд гайхагдсан гайхамшиг зүйлийг үзэж харж таньж мэдж чадахгүй өдөө хүрчээ. Тэгэхээр 2008 он бол та бүхний хувьд нөгөө 9 эрднэр бөөлжэд байдаг эрүү цагаан холгон жил байсан. Тодруулаа хэлэх юм бол түүнийг Намсраа бурхан зүүн гартаа атгаа сууж байдаг тэр холгон жил 2008 онд тохиож та бүхнийг би үннийг хэлэхэд Монголын цагаан сарыг 2008 оны хаврын наран тэнцлийн дараа хамтдаа хийцгээе гэж уриалсан. Тэгэхээр Монголын цагаан сарыг хамтдаа хийхийн учир шалтгаан юу вэ гэхээр Монгол хэмээх хүн оршихуйг таних боломж юм. За тэгэхээр энэ он сар нь харагдаж байна. Энэ номыг 2011 онд бичээд 87 ширхгийг улсын нэг хурлын гишүүд засгийн газрын гишүүдэд үнгүй илгээж байсан ном. За энэ монголчуудын цагаалах ёс. Яагаад цагаалах ёс гэсэн юм гэхээр Алтан ууланд цагаалах ёс гин Дов мэргэний эрхэд булгийн нутагт бүрядуудаж одоо цагаалах ёсон гин. За яахвтай тэрэнд нэг өсгийн аялга маялгын зөрөө байна. Тэгэхээр жоохон нийтлэг хүмүүсийн ойлголтын байдлаар нь би монголчуудын цагаалах ёс гэдэг энэ утгаар нь энэ номыг 2011 онд бичиж улсын хурлын тухайн үеийн бүх гишүүдэд нэг нэгийг документ хийгээд илгээж байсан. Харамсалтай нь тэр гишүүд тэр номыг зарим нь бүр дуктуугийн ч нээгээгүй хогийн саунд хийсэн байсныг ордны бичиг хэргийнх нь надад танилцуулж байсан. Тэгэхээр та нар энд харж байх юм бол галын 3 орд нийлэх юм бол сүүн замын дагуу нэгэн гурвалжин үүсгэн цэнгэг усны 3 орд нийлэх юм бол түүний эсрэг 3 нь цэнгэг усны орны холбоосыг үүсгэнэ. Харин босоо тод 2 шугам бол нөгөө та бүхний хүсэн мөрөөдөх босоо заяа гэдэг нь бий болно. Тэгэхээр энэ 6
Өнцөгт бол яг үнэндээ Сарай хатны бэлэгдэл буюу өнөөдрийн Израилийн туган дээр байгаа 6 талт түүнийг хураан авах цаг болж Израилийн тугийг хоослох ажиллагааг Израильд нэгдсэн үндэсний байгууллагад танилцуулах бэлтгэл хийгдлээ. Тэгэхээр бид ямар их гайхамшигыг Монгол гэмээхүүгээр дэлхийд дахинд танилцуулж, баталж, эртний бүх бэлэгдлүүдийг хураан авч өмчлөх эрхтэй чадвартай болохыг та бүхэн харах боломжтой. Тэгэхээр хэрвээ одоогоос 14 жилийн өмнө 2011 онд бүгдээрээ ядаж энийг оншоод Монголын цагаан сарыг тэмдэглэх үйл ажиллагааг эхлүүлсэн бол та нар өнөөдөр өөрийгөө би Монгол хүн гэж бахархалтаар хэлдэг байлаа. Харамсалтай нь ингэж чадаагүй шалтгаан нь та бүхэн ийм байдалд орсон. За энд бол хар дэлэнтийн цагаан сар энэ номны арын хавцсны зураг. Та бүхэн харж байгаа байх. 3 хар усны орон зайг холовсон байдлыг харж байна. Энэ бол загсны мэлхийн Килэнцийн ордыг холовсон энэ хар гурвалжин. Ингээд үйл явдал хар дэлэнтийн гэдэг ийм цагаан сарыг та нар хийж байгаа нь Хиттийн манжийн тангадын төвдийн гээд 50 ус үндэстэнд дорн зүгт хамаарна. Хэрвээ тэрнийг 4 завсрын зүгт өржүүлэх юм бол дэлхийд дахинд 200 ус үндэстэнд ч энэ хамаарна. 200 ус үндэстэнд ч энэ хамаарна. Тэгэхээр хүн төрөлхтний дотор монголчууд ямар өвөрмөгц болохыг эндээс харах боломжтой. Бидний эхлүүлсэн хоньны ордын үйл явцын төгсгөл нь энд болж байгаа юм. Энэ бол хоньны ордны хамгийн сүүлчийн ордод болж байгаа үйл явдал нь Хятад манж тангад төвд хар уугар өөр хинч байдгийн тэр загчим хар бүрээд хар халах хар крэд ч юм уу ингээл энэ хар гэдэг өнгөд энд явж очиж асуудлыг шийдэх болно. Тэгэхээр энэ нэг юм байдаг л да. Эмэгтэй хүн гүгэд төрүүлээд көхнөөс нь сү огт гардгөө. Эмэгтэй хүн. Тим эмэгтэйг хар дэлэнт гэдэг. Энэ бол биологийн үзэгдэл. Яг энэ шиг байгалийн үзэгдэл бол шар усны тухай асуудал. Тэгэхээр тэрвшийн календрыг одоо та нар аваад сөхөд үзэх юм бол тэрвш ингэж утсан байгаа. Хумгийн тоосонд хуримтлагдсан шар ус гисэх цагаар барын үс гүйцэж барын гүйдэл нэмэгднэ гэж. Тэр бол бар сар. Хумгийн тоосонд хуримтлагдсан шар ус. Энэ бол тэрвшийн календар, энэ бол төвдийн календар. Тэрвш энэ бол төвдийн календар гэдгээ ил тод хэлдэг штэ. Тэрвш хизээч энэ Монголынх гэдгүү, ойрдынх ч гэдгүү. Тэгэхээр та нар тэрвшийн календрыг дагаж төвдийн манжийн, Хиттийн, хар уугрын энэ хар дэлэнтийн гэж хар ус амсдаг, хар усыг эдэний дээд гэж баахан хүмүүс архичин болоо өстэй 90 онд. Тэр бүх үйл процесс ийм болжээ. Тэгэхээр одоо юу гэж хэлэх вэ нөхдүүд минь, та нар Монгол хүн мөн үү биш үү? Энэ үйл процесс дэлхийд дахиных та нар юунд холбогдоод юунд нэгдээд хэн болчихв гэдэг нь хамгийн чухал асуудал. Харин энэ 2 хууль зүйн яамны сайд мандат, 2 намын дарга мандат байгаа явдал бол ховс гүйдэлж байгаа явдал. Ховс гүйдэлж эднэрийг самруулж эднэр ямар болохыг та нарт өөрт нь баталж байгаа. Нийгмийг ингэж удирдах болно. Энэ бол 1260 оны явдал. Одоо та нарт ямар санагдаж байна вэ? Та нар одоо 2 намын даргатай, хоёулангийн 2 хуваагаа дэмждэг, 2 хууль зүйн яамны сайдтай, хоёулангийн 2 хуваагаа дэмждэг. Яг л нөгөө ариг бок ховлаа хоёрын
зэрэг мандсан 2 хаан, тулан удамд мандсан хар кредихийн 2 күү, хоорондоо байлдсан дайны золиосыг та нар өнөөдөр улс төр болгож тоглож байгаа. За ховсонд бол хүмүүс маш хурдан, маш идэвхтэй орж байгаа. Энэ дотор маш их гоё тийм одоо тослох дөрүүд гарч ирж байгаа. Хэн хэнийг өмөрч байна, хэн хэнийг одоо адлан үзэж байна, хэн юу гэж арай голчтой юм ярьж байна гэх мэтэр. Тэгэхээр ингэж ховс гүйлгэх процесс нь өөрөө үзүүлэх сургуулийг хийж байгаа. Наад хүмүүс чинь өөрсдөө эннийхээ учир шалтгааныг бас энэ одоо лайвыг үзэх юм бол бас ойлгоноо. Яг тэгэхээр энэ дүрд тоглох тэр дүрийн сүнс тээгчд яагаад нэг ийм асуудлыг би яриад байна уу гэхээр өнөөдөр Монголын нийгэмд гадуур байгаа бөө мөөл одоо хувилгаан хутагт гэдэг хүмүүс бол яах вэ нэг тийм Монголын хөдөө нутгаар тархаж байсан тиймэрхүү нэг залбин хүмүүс л дээ. Тэр бол байж болох юм. Тэр хаа нэгэн цагт халахын нутагт хаа нэгэн цагт тэр бүрээдийн көвсглийн нутагт юм амьдарч байсан одоо тийм хүмүүс мөн тийм ах トゥ хамаатан садны үг дээдсээ байж болно. Тэгтээ тэд яг л көгчөг одоо усцгаснаас хойш төрийн эсрэг гэмт хэрэгтэнгүүд болсон ийм үйл процесс байсан юу олон бөөг усцгаж байсан. Та нар хамгийн сүүлдүү олон лам нарыг алж устгахыг ч хүртэл харлаа тийм ээ. За тэгвэл өөр хүмүүс байсан. Маш их өвөрмөгц өөр хүмүүс байсан. Тэд хэн байсан бэ гэхээр Бээжинд хувлаан төрийг уламжлан захирч, хувлаан төрийн бодлогыг хэрэгжүүлж, одоо яг яриад байгаа энэ Хятадын хаврын баярыг тэмдэглэж, түүнийг Монголын цагаан сар гэж хөтлөгдөж явсан тийм хаад ноёдын байж байгаа л нэг алж усгаал, нэг торгон дээл өмсөөл, ээж нь ч юм уу нэг нь баахан хахууд барьж гүүгээл, тэгэл нэг хаан тодороод нөгөөхөө устгаал, дахиад нэг хаан тодороод нөгөөхөө устгаал. За бүү мэдээ. Хувьдаа нудамд гिचнэн хаан хатан босж ирж унаж боссон бүү мэд. Тэдний сүнсийг Монгол оронд албан ёсоор тээгчд байгаа. Энэ бол ер нь бол 1000 гаруй хүн байгаа. Үнээс дээд зиндааны 250 хүний тоо бол за одоо ерөнхийдөө 3-4 жилийн өмнөх тоо шүү. Энэ бол тасралтгүй өсөж байгаа ийм тоо байгаа. Энэ бол номчин тэнгэр гэж алдарсан. Хар цагаан шатрын бөөрөн дээр улс төр хийж тоглодог. Шатрын бөөр шиг тийм талбай зассан. За тийм талбай бол Агуу Александр хааны үед гэрээхт байсан ч яг ийм үйл явдлыг хийж байгаагүй. Хувлаа нудмынхан Бээжинд хийж байсан. Хувлаач өөрөө хийж байсан. Тэр 4000 номчин асуудал. Тэр нэг хориотой биш гэсэн 2 хэсэгт өнөөдөр Монголд асар их Бээжингийн одоо хувлаан төрийн унах хүртэх тэр процессыг өдөөж явсан хүмүүс Монголд амьдарч Монголын төрийг булаалдаж байгаа ийм бодит үйлдэлд байгаагийн яг одоо ховс гүйлгдэж баталж байгаа. Тэгэхээр хүн өөрөөгөө биш бас нэг ийм хүсэлдээ шоналдоо захирагдаад байгаа ч юм биш. Харин ямар сүнсний удирдлаганд орсон бэ гэдгээ өнөөдрийн Монголын улс төрчид маш тодорхой харуулж байгаа. Арын үртэнд байгаа, ил тод байгаа, эсвэл огт харагдахгүй байгаа ч хүмүүс байгаа. Гэхдээ ер нь бол уучлаарай. Энэ бол өөрсдийнх нь өгсөн мэдээлэлээр саарл ордонд гадаад дотоод ямыг бүгдийг хамаад, элчингүүдийг хамаад 250 дээд зэргийн одоо ийм хувлаан юан гүрний хаан хаттын сүнс тээгчд саарл ордонд байгаа гэдэг мэдээллийг өөрсдөө өгсөн. Одоо ч гэсэн намайг дагаж энэ хүмүүс миний мэдээлэлтэй ч хөөцөлдөж явдаг. За энэ бол бодит юм шүү. Тэгэхээр энэ бол та нарын одоо хийж байгаа төрийн бодлогоор загсны ордод та нар Хятадын хар битүүн хийж төвдийн өндөрлөгт лам бурхан залрах юм бол түүнийг дуудаж авчирч луу сунсан могоо цолууртаа тангад авгааг өмнө зүгээс дуудаж ирж авчирдаг. Зун нь болохоор одоо тэр 7 сард 5 гавл ясан толгой чимэгтэй 6 дахь би шүү, миний толгой 6 дахь гавл нь болно шүү гэд бүжгэлж байгаа. Тангад цам харааж байгаа, өхөр цам хараагчд. Тэгээд яг одоо та нар удахгүй тэмдэглэх гэж байгаа Хилэнцээ ордод
Монгол бахархлаа тэмдэглэдэг. Энэ явдал бүгдээрээ л энэ хар усан дэлэнтэй үйл явцад холбоотой. За тэгэхээр эцэст нь би та нарт Монголын цагаан сар гэж юу юм бэ? Тэрнийг одоо хэн хаан яаж одоо дүрслээд үлдээгээд хүн төрлөختний соёлын өвд орхичваа гэхээр бол энэ байна. Энэ бол Монголын цагаан сар. За энэ дотор нь байгаа дугуй цагаан бол 15-ны цагаан сар, гадуура шар хүрээтэй нь бол тэргэл улаан сар, түүний гадна талд хагас 3 талт 6 ширхэг гүн көх өнгөтэй байгаа. Энэ бол нөгөө көх Монголын хэмээхүн Монголын цагаан сар, Монголын тэргэл улаан сарны дараах шинийн нэгэнд үүсэн бий болж байгаа. Тэр 6 нь их болсон зүйл нь. Энэ дотор хар юм байхгүй. Бүгдээрээ көх. Тэгтээ шар хэмжээртэй алтан ордын хүрээлэл хамгаалтанд байгаа. Хамгийн сонирхолтой нь түүний гадна талаар 6 талд 12 байгаа. Энэ бол көөхтүүд нь. Энэ бол көөхтүүд нь. За ингээд энэ бүхнийг 1 2 3 4 нь алтан бүсээр хамгаалсан байгаа. Түүний гадна талд 10 зүгийн 10 цэнгэг усны орон байгаа. За энэ бол Монголын цагаан сар, Монголын тэргэл улаан сар, түүнээс үүсэн бий болж байгаа тэр алтан мөнгөн язгуурууд үүнийг хамгаалахын тулд, үүнийг баталгаажуулахын тулд Олимпийн наадмыг зөвхөн тэргэл улаан наран сарн дор ялалтын баяраар дайнд яллаа гэж тэр ялж байгаа өдөр нь бол 13, 4, 15, 6-ны өдрүүдэд сүүлчийн 4 өдөр байна да. Өөрөөр өвлийн наран тэмцэл, түүний дараах 3 орд бол Олимпийн наадам. Түүний өмнөх асуудал би дахиад би та нарт нэг сонирхуулчих. Энэ өвлийн наран тэмцлээс өмнө Номтын орд, Килэнцийн орд хоёрт асуудал бий. Жинлүүрийн ордод ариун их, охины орд 8 дахь нь ялах уу? Аль эсвэл 11 дахь нь Килэнцийн орд ялах уу гэдэг ийм асуудал үүсч байгаа нь худад ялах уу, өнөө ялах уу гэдэг асуудал босч ирээд байгаа. Өнөөдөр Монголд ерөнхийдөө бол худлыг 1000 хэлэхгүй. Худлыг ер нь 3 хэлэхэд 4 дахь нь үнэн болчихж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Тэ? Монголд бол одоо худал маш хурдан итгэгдэж, маш хурдан хүмүүст одоо хөрж нэг хүнийг чи хулгаач, нүүрсний хулгаач гэчвэл шууд сая хүн түүнийг нүүрсний хулгаач гэж хэлж чадна. Энэ бол Монголд худлыг итгүүлэх нь бүр одоо геометрийн прогрессээр бүр аимшигтай шууд нэгээс сая болохтай хүртэл хурд хүчээ авцсан байгааг харуулж байгаа юм. Тэгэхээр энэ Килэнцийн ордыг ялаагүй байж өвлийн наран тэмцлийг амжилттай эхлүүлж чадахгүй. Өөрөөр хэлбэл Исүгэ Баатар Килэнцийн ордыг нүгэл килэнцтэнгүүдийг ялж байж тэр нь Тэмүүжин үгүй буюу хулах Тэмүүжингүүдийг ялж байж. Тэгээд Салжа Буха буюу Алангой эхийн эцэггүй 3 көөхтийн Ахмадыг ялж байж. Тэгээд Бүрт хатан Ахмад күүгээ төрүүлэх боломж олдсон. Энд яг одоо та бүхэнд шууд хэлэхэд Ахмад күүгээ төрүүлж чадахгүй, болцолт күүгээ төрүүлж чадахгүйгээр харамсалтайгаар хорвоог өнгөрүүлсэн хүн бол Оросын Грек София хатантай Василигийн эцэг нь байдаг. Тэд нэр одоо Грекийн сэргэн мандалтыг Оросд эхлүүлэх гэж Грекээс София гэж хатан авч ирээд дийлээгүй. Тэдний хүүхдүүдийн сүнсийн хүн болж төрөх боломж олгоогүй.
Яг ийм явдал Монголд бас болсон. Тийм учраас Монголын ноёд харын бөөгөөс салж ариун номын ёсонд орё гэж оролдоод тэр ариун номын ёс нь харин эцэстээ тангад ном болоо хувирсан. Ийм аюултай. Тэгэхээр яг одоо та нар энэ Килэнцийн ордод үнэнг ялж байж л Килэнцийн ордыг ялна. Жинлүүрийн ордод та нар үнэнг ялаагүй тохиолдолд Килэнцийн ордод та нар ялагдана. Ийм тохиолдолд та нарын Килэнч би Чингис хаан би тэр гэж яриад нэмэр байхгүй. Тэмүүжин төрүүлэх гэж Есүкабаатар Килэнцийн ордыг ялсан. Энэ маш том асуудал. Тэгэхээр Килэнцийн ордыг ялж чадахгүй бол та нар зүгээр л Киданууд, Жужаанууд. Ер нь та нар Жужаанууд одоо та нар Кидан болох гэж байгаа. Непалдах юм бол та нар Киданууд бол. Күм малын гарцгүй их Монголд нэгдэнэ гэдэг бол эсэргүүцэлгүй нэгдэхийг хэлж байгаа. Эсэргүүцэх юм бол тэгэл нөгөө илд бууж мөрөн дээрх толгой өнгөрч күм малын гар зүйсэн тийм биз дээ. За тэгэхээр одоо та нар энэ Жинлүүрийн ордод үннийг ялж чадахгүй юм бол үнэн гихч хаана вэ? Ядаж өнөөдөр тэнгэрт байгаа нь Чингисийн монголчуудын аль эсвэл Алтан ордынхны Дуваа үгийн Исүкэн удмынхны Бат зүч цагаатай өгөөдөө удмынхны битүүн тохиож байна. Саран битүүн. Гэтэл та нарын хувьд энэ ор тас огт мэдхгүй мэдээ гэвэл гिचтийн дэмжин шиг ойлгож харагдаад байгаа тийм ээ. Тэгэхээр та нар дахиад энийг нэг хардаа хичнээн гайхамшиг энд байна уу? Монголын цагаан сарыг яаж дэлхийд гайхамшигтайгаар тунхаглаж цагаан дангаараа бол 15-ных шар хүрээтэй бол 16-ны тэргэл удаан өдрийг тодорхойлно. Тэгээд нөгөө Хөх Монгол энтер гээд байгаа Алтан ургийн язгар мазгар гэж хоцоод байгаа нөгөө хар кредийн удмынх нь эндээс хар язгуураач олохгүй. Энд ганцхан Монголын 15-ны цагаан сар түүний дараах тэргэл улаан өдөр тэгээд 17-нд нь гадуураа задарч байгаа нь энэ их өсөн 6 зүйл хамаг амтны тусын тулд гэдэг нь энэ дотор багтсан цэнгэг усны айс авихны л асуудал. Энд цэнгэг усыг бэлэгдэнэ. Сав шим ертөнд цэнгэг усаар дүүрч 12 ширхэг 6 талд үүссэн процесс нь маш сонирхолтой. Тэгээд түүнийг хүрээлж байгаа күрээ түүний гадуур сайн зүгийн 10 орон юу ч билээ сайн сайхны гэсэн 10-ын бэлэгдэл чи энэний гадна талд байгаа. Нөхөд минь та нар тэгэхээр одоо Монгол хүн ямрыг дэлхийд ямраар эртний гэрээг шар даах, бор даах, цагаан эвэр даах, хар даах, хазар даах, алтан нөмрөх даах, центавр даагийн дааган бэлчээрт хэрхэн Хөх монголчууд бий болсныг та нар харж байна. Энэ бол даагны бэлчээр нутаг. Ямар вэ? Та нарт даагны бэлчээр байтугай бухын бэлчээрч байхгүй шүү дээ. Жижиг тоглын бэлчээрт жирэмсэн эмийн шээх газар, жирэмсэн эм чин тэгээд төв давга, манж авга, хар уугар авга, хар крэд авгаан шээсний газар л амьдарч байгаа. Тэгэхээр Монголын нуус төвчөнд тэр кил хязгаарыг тогтоочсон тэр жижиг тоглын бэлчээрт та нар өнөөдөр тэрнийг халахын, загчны, өөлдийн, баядын, сартуулын гих мэтэр хувааж эзэмшиж түүнийг дэлхийн дээвэр мэд, дэлхийн дээд одоо газар зүйн байрлал мэд худлаа өөрийгөө л хуурч мэхэлж байгаа. Тэр чинь аль хэдийнэ намхан далайн ус ороод бузралчихсан, аль хэдийнэ энэтгийн далайн ус ороод бузралчихсан, үхчихсэн газар байрлал. Энийг та нар
геологийн шинжилгээ ухаанаар батлагдсан Монголын геолог гэсэн 8 ботыг шүүж үзэх юм бол энэтхгийн далайн ёроолын голч нурууны изотопын шинжилгээ уулын чулуулагт хийсэн баримт Монголд гарч ирдэг. Монголоос номхон далайн ёроол гарч ирнэ. Энэ халах Монголын нутгаас, сартуул Монголын нутгаас мөн энэтхгийн далайн ёроолын голч уулын чулууны изотопын шинжилгээ гарч ирсэн баримт нь өөрөө геологийн 8 ботод байгаа. Тэгэхээр шинжилгээ ухаан гэдэг бол шинжлээд, судлаад, тогтоогоод яг энд байгаа шиг цагаан, көх, цэнхэр, алтан шар гэсэн энэ өнгүүдээр л алтан язгуурыг бүтээж чадах энэ боломжийг харуулж таниулжээ. Тэгвэл энэ бүхэн ийм дэс дараалтайгаар байнга хоньны эрэнд эхэлж 4 зүгийн наран тэнцэл дор сүүн замын эренг өхөл мөхөлгүйгээр тасралтгүй зөвхөн хоньны эрен үргэлжлэх боломжийг өгч байж энэ үйл процесс бодит болж гадаад тэнгэрт мандаж дэлхийд дахныг шагшруулан гайхуулж байгаа тэрл Монголын тэргэл улаан алтан сарны мандахуйг тэнгэрт хүмүүс харж баясаж байдаг юм аа. Энэ Монголынх юм шүү гэж хэлж чадах тэр баяр бахтал та нарт байхгүй байгаа нь нэн харамсалтай. Яг энэ өдрийн анхны цаг үеийг хоньны ордод эхлүүлж хоньны ордод сүүн тэжээлтэн болж чи эхийнхээ хөхийг хөгч сүүгээр амлсан бол дээлтэйгээ хувцтайгаар дахин амилан сэргэн мандахтаа хоньны уурах цагаан сүүг амсан байж Монгол хэмээх хүн баталгааг дэлхийд дахин тунхагдаж чадах байлаа. Тэгэхээр энэ хоньны эрнийг дэлхийд дахинд эхлүүлсэн түүх нь үнэхээр гайхалтай. Энэ бол монголчуудын түүх. Жишээ нь Египтэд хоньны эрнийг эхлүүлэхэд 8 сард хуц толгойтой арслангийн көшөөг гудмаар 2 талаар нь жагсаагаад өрж байгаад Монгол хатны хүү Египтэд хаанчилж байсан байгаа. Яг тэр үеийн өмнөх нь хоньны эрдийг эхлүүлэхэд гай болно гэд бурхны санаачлагаар бурхны хүслээр гэж хэлээд хамаг еврейчүүдийг Египтийн нутгаас сүнсэн тэнгис рүү нүүлгэж байсан байгаа юм. Тэгвэл та нар одоо юу хийж байна? Хожуу нэгэн цагт ойрдын нэг цэрэг 1190 онд байхаа. 1290 онд Египтэд олзлогдож очоод Египтийн хаан нь болоод алтан зоосон дээр нэрээ бүчээд алтан зоосны хаанчлыг ойрдод Египтэд хийж байх үед Египтэд 10,000 ойрдод очиж исэн гэж байгаа. Тэд нар одоо хаана байна Египтэд? Египт маш их сонин. Тэнд Бербер гэж улс үндэстэн байдаг. Тэд нар нь цөлд амьдардаг. Тэгвэл тэр цөл нь цэнгэг устай баян бүрд. Тэр баян бүрдийн ус нь хизээж ширэгдэггүй. Мөнхийн эсэн цөлийн дивааж. Тэр Берберүүд чинь эртний ойрдод. Тэгэхээр Египт хүртэл олзны цэрэг Месчин боос шиг олзлогдож очоод эзэн хаан болтлоо босч эндийнэ гэдэг бол ойрдын түүх. Өөрөөр хэлбэл бүрт хатны үр хоочос түүний өвгдээдсийн түүх, ахан дүүсийн түүх ямар гайхамшигтай вэ? Батсвч цагаат өгөөдөл гэж ярих юм бол тэр чинь ойрдын худ ураг. Ойрд хатны л хүүхдүүд шүү дээ. Яг л өндөр гэгэн шиг ихэнх ойрд. Та нар юуг үзэн ядаж ангалзаж байгаад хэний эсрэг эрүү амаа өдөө хүртэл хөдлөж хэнийг үзэн ядсан бэ гэдэг асуултандаа өөртөө хариулах хэрэгтэй. Ойрд гэдэг бол ямар гайхамшигтай газар байж ойрдын бүрт хатан Ахмад хүүгээ ямар гайхамшигтай газар төрүүлсэн бэ гэдэг нь 360 булагтай 360 нуур байгаа.
Тэр нуурын ус ундарч тэр нуурын усны урсгал алс холын Марокко, Египт, Испани, одоогийн юунж байгаа Парис хүртэл тэлж байсан гэхээр дэлхийг нэгэн жолоонд оруулах нь усаар, нараар, цасаар, мөсөөр, салхиар бас ариун галын дор оруулж болохын баталгаа харагдана, бас танигдана. Тэгэхээр та нар яг юу хийчихвэ? Хараалчд, жатгчд, амбны зоргоор бурагчд, юу ч хамаагүй үзэн ядагсад эцэстээ та нар Монгол гэмээхүү гутаан доромжлох гэж оролцсон 40 жилийн шинэ үеийн түүхээ харах хэрэгтэй. Тэр маш сонирхолтой юм болж байгаа нь 1001 дэх тэргэл улаан наран өдрийн түүх хувь соёлыг дэлхийд дахинд танилцуулах болно. Тэгэхээр та бүхэн яг одоо Харахорум хотын шинэ бүтээн байгуулалтыг шинэ байршил эхлүүлэх тухай шийдвэрийг дэлхийд дахинд зарлана. Тэгэхээр 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17 цагт Улаанбаатар зочид буудлын Баян зүрх танхимд бид шинэ хар хором хот шинэ номын нээлтийг хийн. Тэгээд түүнийг шинэ байршилд хэрхэн эхлүүлэх гэж байгаа тухай танилцуулгыг дэлхийд дахинд хийн. Үүнд би энэ хар хором хотын бүтээн байгуулалтыг хийхийг оролдож байгаа ажлын хэсэг намрын 1-2 болоод бусад хүмүүс, улсын хурлын гишүүд, ерөнхийлөгч, ерөнхий сайдын төвчнийхэн тэдгээрийн тамгын газрынхныг урьж байна. Улсын хурлын гишүүдийг урьж байна. Сандал суудлаа будаацалдаж өдөрч байгаа хүмүүс дотор энд ирэх хүн олдохоогүй гэдэг тэдний асуудал. Харин та нараас энэ өдөр манай шинэ үйл хэрэгт дэлхийд дахинд үнэн ялахын, худал ялагдахын үдийг нээх тэр 10 дахь энэ оны Монголын цагаан сард нэгдэх хэсэг нь та нарын асуудал. Энэ бол аргын тооллоор явж байгаа. Тоололт хамаарна. Тэгэхээр та бүхэн энэ үйл хэрэгт нэгдэх хэсгээ өөрсдөө шийднэ. Хамгийн сонирхолтой нь Алтан ордынхан хинээч тарих угаадаггүй. Хинээч хүзэнд илд тулгаж алавддаггүй. Хинээч дарж сахил хүртээдгүй. Зүгээр л ондоо хүмүүсийг нэгтгэдэггүй. Асар их эрхэмдээд үйл хэрэг байдаг учраас яг энэ өдөр эрх хэсгээс үл хамаарч Оросын холбооны улсад түүний элчин сайдын яамд, Иранд түүний элчин сайдын яамд, Израильд түүний холбоотнуудад гих мэтэр дэлхийд дахинд бид Монгол гэмээхэн гайхамшиг түүний мөн чанарыг, түүний шинэ мянганыг эхлүүлж байгаа. Түүнчлэн Евразид 300 мянган жилийн хоньны эрнийг, Монголын цагаан сарыг мөн түүнчлэн сүүн замын шинэ эрнийг эхлүүлж байгаа тухай дэлхийд зарлаж байгаамаа. Тэгэхээр энэ мэдээг эрт цагт Күлэгбаатрууд морины дэл дээр тунхаглан зарлаж хааны зарлиг ёсоор түгээж байжээ. Эдүгээ цагт хэрвээ шаламга түгээх юм бол хэдэн зуун сая лайк авчгаар тийм том мэдээллийг бид дэлхийд хэрхэн цацаж чадах вэ гэдгээ та нар өөрсдөө л мэдэх асуудал. Миний хувьд бол тийм PR хийдэг, рекламддаг тийм үйл явдлыг би хийдгүү. Нэгдсэн хүний тоог авдаг, нэгдээгүй хүнийг нь би огт авдаггүй. 10,000 жилийн өмнө 5 сая байсан тоон үзэлт өнөөдөр зөвхөн бэр бэрүүд 33 сая болчиход байхад би
Монгол хэмээх талаар огт мэдэхгүй хүмүүсийг өнөөдөр заавал чи нэгдээж орооч хамтраач гэж байх шаардлага байхгүй. Огт мэдэхгүй юмтай бас орооцолдох хэцүү. Оронгуудаа ёс жайгийг мэдэхгүй, хэм хэмжээг нь мэдэхгүй, ёсгүй ажиллах хүмүүс асар их байдаг. 40 шихэ хотгийг соргосон боловч өнөөдөр хүртэл нэгэн ч тууштай үлдэж чадаагүй. Шихэ хотог гэж хэм билээ? Улсын их заргач болж Алтан ордын улсын алтан төрийг хаач хамаагүй өмөрч явах хүн байсан. Тэр хэн байсан бэ гэвэл тэр зүгээр л алтан тугалын удмынхан байсан татарыг зайлуулах үед бөөрөн дээр нь олдсон дөрвтэй эмэгтэй, алтан эмэгтэй тэр залуу улсын их заргач болсон. Энэ бол зүгээр л их Монголыг хэн өмөрөх ёстой юм, хэн хамгаалах ёстой юм гэхээр тугалын орныхан хамгаалах ёстой, алтан тугалууд дайнд орох ёстой гэдэг ийм асуудал тавигдсан байгаа юм. Тэгэхээр та нар одоо Монголыг хамгаалах уу, өмгөөлөх үү, хайрлах уу, күндлэх үү, үзий ядах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Та нарын хувьд бол хизээч Монголын цагаан сарыг таньсангүй түүний ямар агууг одоо ингээд олон улсын олимпийн хороог татан бөөгдсныг зарлаж, Монгол улсын төр засаг татан бөөгдсныг зарлаж, мөн ялгаагүй бусад улс орны бүх улс төр татан бөөгдөж, дахин шин түүхээ зөвхөн энэ л багцсан дотор багтаж эхлүүлэх нь яг үнэндээ Пала Титис гэж асар том цэнгэг ус тэнгис байсан. Цэнгэг ус далай байсан. Тэр л Дадаа хаан хэмээх хүн мөн чанар. Хамгийн нэхнийх нь халуун магмын лаван далай байсан. Дараад нь түүн дээр цэнгэг усны далай байсан. Тэр бэлэгдлийг Тэмүжин Чингис хаан өөртөө Далай хаан хэмээн цал болгон авсан нь түүнд ийм агуу хол газрын түүх хөв соёл хамаарч байсныг таньцгаа, бахархцгаа, багтах гэж оролдоцгаа. Тэгээд ис чадвал ёстой л амиа хорлолтой нь биш, хар тангад гэдэл хажуугаар зөрж явъя да гэд үлддэж бас болно шүү дээ. Тэгэхээр ерөөсөө та нарын Монгол хэмээх хүн цагаалах ёсыг нь ядаж мэдээгүй учраас хоньны орд ямар чухлыг, хоньны бэлчээр ямар чухлыг, азрахгүй унах даагны бэлчээр дор хоньны бэлчээр байж, түүний дотор өхөр тугалын бэлчээр үүсэж, түүнийг хамгаалахын төлөө алтан тугалууд тулаандарх ёстой гэдгийг таньж мэдлгүй өдөө хөрсөн нь яг ямар их оронг та нар хамгаалаад байсан бэ гэж би ахин дахин асуумаар санагддаг. Та нарт хамгаалах их орон байдаг юм уу? Та нарт даган дуурайх өвөг дээдс байдаг юм уу гэж асуумаар байдаг. Тэгэхээр дэлхийг захирыг гэх юм бол сүүн замын дагуу 312 мянган жилийн турш нэг бүхэн эрен үеийн үүсдэг ийм урт цаг хугацаад туулан захирах шаардлага үүсэж байгааг таних хэрэгтэй. Та нар зөвхөн барын бэлчээрд хос могоо загсны дүрээр кэрүүлчин удмаар, зодоончин удмаар амьдрахын оронд бусад ордуудыг та нар захирах чадвартай юу гэдэг чинь сонирхолтой байна. Жишээ нь эртний Грекийн түүхэнд Грекийн күдэг баатрууд явгнаар хөөрхий илттэй хавчтай байлдаж, килэнцэд хорхоотой байлдаж байсан тэр түүх соёлыг та нар санагтун, та нарын килэнцэд хорхоон бэлчээр алтан байгаад гуйлан болоод хорлолын орон зай болсон нь Данзарвжагийн хідэн сүмийн туураар батлагддаг. Яг тэнд
алтан гэлэнцийн орд байгаад ааштай муухай шунхаа хатны илгээсэн хоронд эзэн данзаарв зааж өгсөн тэр газар нутагч хатан хүний илгээсэн хоронд хордсон үхлийн энергийн орон болсон та нар тийшээ очиж үхлийн энерги цуглуулж баясаж байхыг чинь хараад зүгээр холоос гашууднам Монгол хүн хизээж үхгсдийн газраар үхсэн хүний нутгаар күүрийн орноор огтхон ч явдаггүй юмсан та нар харин күүрийн дадлага авна. Күүрийн газар бомбын дадлага авна. Күүрийн орноор явна. Гичнээн чинээ өвдөөс байсан чи хухаа ясын күндлэх биш. Харин халуун гал голомт, халуун бөөрн дээр нь түүний амьдарч байсан амьдралыг л өргөжлөж байх ёстойгоо мэдэхгүй байгаа нь Монгол хүн биш гэдгээл батлана. За ингээд саарал ордны жижиг бол яг үнэндээ нь юан гүрний ордны жижиг ордны хуйлдаан байлаа. Ховст яаж орж байгааг харсан бол та нар одоо зарим нь инээлтэх байх, зарим нь ичих байх, зарим нь уурлах байх оо. Ховс гэж ингэж гүйлгэнэ. Би тэднэрт 8 сарын 14-нд Алтан Бэргина Өөлөн-эхийн шинэ он тоололд эхлүүлэхэд ирээч, Зүжхааны төрсөн нутагт ирж хүндэтгэл үзүүлээч. Бүрт хатны Алтан Бэрийн шинэ он тоолол эхлүүлнэ. 9 сарын 17-нд ирээч, нэгдээч. Алтан хос төр мандаж байна. Тэр нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Зүжхааны алтан ордын улсын алтан төр, Батхааны алтан ордын улсын алтан төр хамтдаа мандаж байна. Түүнд нэгдээч, зүчийн төрсөн нутагт ирж хараач, гайхаач, күндлэл үзүүлээч. Энэ газрыг яг одоо тэрбум төгрөгийн үнэтэй зардалтаа хогийн цэвэрлэх гээд хүлээж байна. Дэлхийн банкны санхүүжилтээр энэ газрыг ингэж сөөрүүлснийг хараач, таниач гэж хэлсэн тэд ирсэнгүү. Харин ордны хуйлдаан жүжиг нь ховсон дор маш гоё үргэлжилдэ. Энэ бол Тэнгэрийн санаа байлаа. Энэ бол буруу зөв зүтгвэл бухын күзөөний хатууг өөртөө болоод бусдад таниулж мунхгийн далаад живж байх юм бахархал боллоо. Тэгэхээр хүнийг олон янзаар өдөрдөж болно. Яг одоо бол юан гүрний ордны хуйлдааныг орчин цагт бодитоор нь таниулж байгаа дүр төрхийг та нар харж байна. Энд нэг сонирхолтой юм нь нөөцний хулгай, төсвийн мөнгө, өөр юу ч баахан хоосолдог сан тэднэрт өөрсдөө л олж идэхийг бодхоос биш, өөрөө л улс их оронд ард иргэдтэй хүртээх юм ховорхон байгааг та нар харсан байх, таньсан байх. Ийм байдлаар 40 жилийн түүх, 41 дахь жилийн түүхийг дуусгаж байгаа. Энэ бол та нар баяжих тавилангүй хүн баяжих гэж улаарлаа та нар. Босох тавилангүй хэвтүүлээд босох гэж орлоо та нар. Үг хэлэх хэрэггүй хүмүүс үг хэлэх гэж орлоо. Эцэстээ алтан төрөө та нар үл таамсарлаа. Эцэстээ та нар алтан ордын улсыг үл таамсарлаа. Та нартай та наргүй тэрчин оршин байж, мөнгөд оршин байж, газар тэнгэрт батлагдаж, үйл хэрэгэн үргэлжлүүлж, үндэс мөчрөө таниулж, дэлхийг захирах шин гормоо аль хэдийнэ эхлүүлцээ. Одоо зүгээр ганцхан барилт бий. Тэр бол уух усны ундрахгүй үлдэх. Энэ бол та нарын ирээдүй. Халахын нутагт нэгч цэнгэг усны ундраг нэгдэхгүй. Энэ бол баталгаатай. Баядын, сартуудын, өөлдийн, хаач
Нээгдэхгүй. Энэ бол Тэмүүжин Чингис хааны түүний өвгдээдсийн ганц барилт. Өөрөөр хэлбэл усгүй эсэн цөл дарна, эсвэл наргүй мөсөн цөл дарна. Энэ их л сайн. Тэгэхээр Өөлүнгийн Алтан бэргэнэ шинэ он тоол эхлүүлснээс хойш 5 удаа цасан шуурга болсон. Тэр цасан шуурганы хаана ямар байрлал цасан шуурганы төгсгөд очсон, хаана нь ус үйр болж очсон тодорхой. Тавтах нь бол Загстан таваг битүү цасаар шуурч дуусгасан. Загсны эрен үеийг тэндээс дуусгасан. Тэгэхээр та нар одоо хар охины ордоос загсны ордыг захирддаг. Тэнхлэгийн шугам гэдгээр. Тэгэхээр тэр охины орд, загсны орд хоёрын захирах ёсыг та нар мэдэхгүйгээр Троен дайны тиран Тройчуудын фронтод та нар нэгдлээ. Тэгэхээр та нарыг хараад байхад би өөрийн санааг биш, чиний санааг биш, бүгдийн хүслийг биш, Тэнгэрийн хүслийг л би ярьж байна. Надад ёстой л сүүдрээс өөр нөхөд үгүй, сүүлнээс өөр ташуур үгүй. Тэр цаг үе байгаа нь үнэн. Гэхдээ би хизээж ядарч дордсон гэж хин нэгнээс алга тосч авар дэрж явах горимд ордоггүй. Алтан ордынхны ёс суртахууныг сахиж 40 жил амьдарсан. Өчтөчнөн ба хөрөнгө мөнгө, өчтөчнөн баячул байна. Тэрнээс очоод тийм мөнгө авчих, эндээс очоод ингэчих гэж. Тэмүүжин Чингис хаан ямар ч баячуудаас тусламж санхүүгийн боломжийг авч байгаагүй. Түүний хамгийн анхны хөрөнгө оруулалт хийсэн хүн бол Борчи. Гүн голын айс авд гүй сааж байсан тэрхүү. Хамгийн хурдан морио Тэмүүжинд өгөөд өөрөө бас хурдан мориунаад тарвагчны мориун жирсэн бэлгүүтэй морийг чөдөрлөж хаяад хоёулаа 9 шаргаа ардсан нэхэлд явж байсан. Тэмүүжин Чингис хаанд хийсэн хамгийн анхны хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Тэгвэл одоо та нарт би хамгийн том хөрөнгө оруулагч Шинэ аймаг нь Шинэ цэнгэг усны ундрагыг чинь нээж өгнө. Шинэ цагийн чинь эхлэлийг хийж өгнө. Тэгэхээр хамгийн том боломжийг олгох, тэр хамгийн сайн сайхныг эхлүүлэх баталгааг өгөх, тэр ирээдүй, тэр л хамгийн хүчрхэг хөрөнгө оруулагчийг та нар үл тоомсорлож байгаа чинь үнэхээр харамсалтай. Алтан төр гэж юу юм, ахуй төр гэж юу юм гэдгийг үл мэдэх нь 1170 онд эхэлсэн ахуй төрийн түүхээр батлагддгийг ч танихгүй яваа нэн харамсалтай. Ийм учраас та бүхэн одоо ахээчуд, архтууд, алтан бэргний өр хоочос бэрийнх нь сэлжүүкүүд ирж Алтан ордын улсын 6 нийслэлийн бүтээн байгуулалтыг өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулж эхлэв. Холоос хараад сууцгаа. Та нар тэдэнд үг хэлэх ирэх байхгүй. Та нарын өмнөөс тэд нэр дэлхийг нэгэн жолоонд оруулах тэр үйлийг өнөө хүртэл алс холын нутагт баталж бөхөлж амьдарсан хүмүүс тэр шүү дээ. Гэтэл та нар өнөөдөр яг үнэндээ хар кредийн хар төрийг босгохын төлөө, өндөлгөхийн төлөө удаар нь зүтгэж хэдэн фронтод хуваагдаж дайтаж байна уу? Би ерөөсөө та нарын энэ аимшигт булаалдан олз хайгсдын маргааны чинь шүүж барахгүй, шүүх шаардлагач байхгүй. Зүгээр л та нар монголгүй хүмүүс, монголоо гээсэн, монголоо алдсан. Энэ үйл процесс 1232 оноос 1260 оны хооронд болж байж
Жанчгүйгийн давааг давж ирсэн, Хиттийн цэргийн армийг оруулж ирсэн үйл процессээр үргэлжилсэн гэдгийг одоо та нар ойлгох хэрэгтэй. Тэгж байж та нар энэ 4 зургаас Монголын гайхамшигыг олж харах, ахин дахин үзэж харах. Тэгээд энэ зөвхөн энэ хар кредийн нутгийн бутлаалдаан биш вэ нөө. Энэ чинь дэлхий дахныг гайхуулах, дэлхий дахныг нэгэн жолоонд оруулах үйл явдал юм байна. Энэ гадаа байгаа тэнгэрт мандаад байгаа энэ шөнийн нар хэмээн Египтэд тунхаглагдсан тэргэл улаан сар чинь сэнгэг ус ундруулдаг юм байна өө. Харин алтан нар нь халуун магмын шин давхрах үүсгдэг юм байна өө гэж газар ус хоёр яаж үүсгийн ариун болоод алтан газар ус яаж үүсгийг таньж мэдэх гэж оролдох цаг иржээ. За ингээд та бүхэн Монголын цагаан сар ямар гайхамшигтайг хэрхэн яаж тэргэл улаан өдрийг чухалд үздэг байсныг түүний маргааш яаж шин дайны фронт руу шин дайсантай тулалдаж байсны учрыг таних цаг иржээ. Тэгэхээр хөөрхий 9 зүгийг яриад байдаг нь Тэмүүжингийн хувьд бол өөрийн захирах 9 зүг, үлдсэн нь өөлөн ихийн захирах зүгүүд байсныг ялгаж таних гэж оролдох хэрэгтэй. 16-аас тэр 9-ийг нь захирч чаддаг, үлдсэнийг нь ээж нь захирч байж, ээжтэйгээ хоёулаа Исүгэ Баатрын тарсан бутарсан төрийг хамтдаа нэгтгэж байсныг таних шаардлага үүсжээ. За ингээд та бүхэн өөрсдөө дэлхий дахинд хамгийн чухал нь Хилэнцгийн ордыг ялах ариун ихийн ялалтыг чухалчилж ирсэн күн төрөлхтний түүхийг танигтун, санагтун тэр бол чухамгүй Монгол эмэгтэй байжээ, ойрд эмэгтэй байжээ, алтан ургийнхан байжээ, тэр бол алтан бэр байжээ, алтан бэргэн байжээ. Энэ хоёр үг аль хэдийнэ Атратын тэнгисийг давж, аль хэдийнэ Атлантын далайн наад эрэгт хүрсэн төвх эдүүгээ цагт дэлхийг нэгтгэх тэр агуу Монголын өв соёлын баталгаа болгох олон хүмүүс хайрт амьдарч Монгол хэмээх хүн гайхамшигыг тунхаглаж явааг танигтун. Та нар бол зүгээр л дотоодын дайснууд. Харин миний журмын нөхөд бол үнэхээр Чингисийн монголчууд байлаа. Цасан шуурган дотор бид нар хээр асар майханд Монгол гэрт кичнээн гадас нүдүү, кичнээн метр олсаар бид нар даруулах хийцв. Кичнээн өдөр бид нар дараа сарын тэргэл улаанын хүлээцв. Тэд бол үнэхээр алтан ордын цэргүүд байлаа. Бид нарыг араас дэмжин тусалж байсан журмын нөхдөөд бүгд энэ үйл хэрэгт сэтгэлээрээ, итгэлээрээ хамтдаа хос эцэг хүүгийн алтан ордын улсын алтан төрийг Евразид сэргээж чадлаа. Энэ бол бидний өнөөдрийн бахархал, энэ түүхэн гавья, энэ байршилд очих, тэр байршлыг эзлэх яг тэр цагт нь ёстой л нөгөө цагийг эзэлсэн агуу үйл хэргийг хамтдаа хийсэн хамтрагчдаа журмын нөхөддөө баярлалаа гэж би хэлнэ. Харин энэ үйл хэргийн гадуур үлдэж би Монгол хүн гэж ярих гэж оролдож байгаа хүмүүс одоо би Монгол биш юм байна өө гэж өөрийгөө Монгол бишийгээ Монголоо алдснаа танаарай гэж сануулъя. Энд хүн амын тоодлохдоо, өрхийн тоодлохдоо тэгж байж галын буултыг тэнгэрийн буултаар тэнгэрийн бангийн зүгээс буулгадаг. Тэгэхээр одоо бид дуу үгийн нүүдлийн 3 газрыг хамгаалахын тулд дэлхий дахинд
Дуугийн алтан ордын улсын алтан төрийг тунхаглан зарлаж түүний сүүлчийн сэргэн мандалтын 900 жилийн нойг тэмдэглэх гэж байна. Яг үүнтэй давхцаад Дүргэн хатны хүү Гүйг хааны хаанчлалын 13 дахь жарны давтамж тохиож байна. Тэгэхээр 1206 оны Тэмүжин Чингис хааны ялалтыг 40 жилийн дараа 1246 онд давтан гүйцэтгэхдээ Тэмүжин Чингис хааны дутуугийн гүйцээж дундуурын дүүргэж Ромын папалам хүртэл Тэнгэрийн зарилгийг хүргэж явсан Гүйг хааны үйл хэргийн үргэлжлэл ийхүү Клинцийн ордод Гүйг хааны загтлыг Ромын папад хүргэх цагийн болцол туйлдаа хүрч ирлээ. Ийхүү бид Ромын папыг 14-ийн унах гэж байна. 13-ын би унгаж чадахгүй, та нар өөрснөө шийдгэж байж бараг Пасхагийн маргааш нь үлээ тэр өдөр үлээ Тэнгэр түүнийг таалж байж 14-ийн гаргаж ирж өгсөн. Тэрэнд одоо Далой гэж хэлээд огцрохын шаардах өдөр ирлээ. Мөн түүнчлэн Төвдийн 14-р Далай ламын төгсгөл ирлээ. Тэгэхээр та нар одоо дахиад нэг лавлаад хардаа 14 дахь зүгт яг юу вэ нэ? Үхрийн эврийн ордод жамуухтай нөхөрлөж жамуухтай байлдсан тэрл мөчлөг байна. Яг энэ цагдаар ийм юм болж байсныг санагтун танигтун. Тэгэхээр 14 дахь нь юу ч биш. 15 6 дахь нь чухал. Тэр бол зүчийн Батын алтан ордын улсын түүх өв соёл. За тэгээд голд нь байгаа энэ дугуйг та нар хардаа. Энэ бол Дуваа үгийн алтан ордын улс. Түүний захид одоо нутагт мөнх нар мандаж тэр мөнх нарны гэрлийг 16 зүгт хоньны ордоос түгээхэн л алтан нарны гэрэл гээгээ гэж нэрлэнэ. Тэгэхээр та нар бүгдийг хулгайлж өмчлөх гэж оролдоод түүндээ эзэн болж чаддаггүй. Баталгааг өнөөдрийн энэ тэргэл улаан саран өдөр ядаж энэ өдрийн мэндчилгээг баяр багталтайгаар хэн нэгэнд хүргэх тийм бахаргалгүйгээр сууж байгаа чинь эмгэнэл. Тэгэхээр өнөөдрийн энэ сард ордны жүжиг бол тавилттай жүжиг, Тэнгэрийн санааг газарт буулгасан жүжиг. Тэгээд хэрхэн яаж олбог хоёрын төлөө хувлаан хойчс яаж төр булаалдаж байсныг эдүгээ цагт таних хоовс гүйсэн гэж ойлгуултаараа одоо энийгээ зогсоож алтан төрд хүндэтгэлтэй хандах эсгээ тэд шийдэн харин нэг юм би шүү нөхд минь Тэмүжин Чингис хаан Ахмад Ачгүй хоёрынхаа алтан төрийг дэлхийд зарлаж мандуулчихад эргэж ирээд тангуудыг доройтолсон учир явдал байдаг үсттэй. Тэгээд ч та нар Клинцийн ордыг бахархлаа болгодог хүмүүс энэ буруутсан асуудлаа залруулах чадваргүй бол хар Монгол овогтон гэдэг түүхийг яг одоо энэ харт элентийн удмынхнаас үүсгэн бий болгоод нэгэнтээ хэдэн жил болж байгаагаа 1260 оноос 1232 оноос тоолох шаардлага үүссэн гэж сануулмаар байна. Тэгэхээр өнөөдөр жирийн та нар шиг хүмүүс олны санаачлагын дор төр удирдах төр барих эрхийг авч саард ордонд заларсан болохоос биш тэд нар та нараас юуг нь ялгахаар онцгой үлээ. Тэд нар та нараас жилүү мунхаг гэдгээ өөртөө баталж байгааг нь анзаарч таних хэрэгтэй. Ийм учраас Монголд төр уйдсан аль хэдийнэ хос хоёр алтан төр өндийчэд байна. Алтан соёмб тэнд амилчхаад байна. Тэр яг газар байршилтай. Цаашаа Англи хүртэл, нааша
дөргөн ор хүртэл амьд усан хэлхээгээр орчлон хорбоог захирах гэж байна гэдгийг л таних шаардлага үүссэн. Одоо бүгдээрээ газрын зураг аваад хайцгаа олцгоо. Тэгэхээр энийг байгалийн нэг хүчин зүйлийн дундуур нь тас сохих гэж, халзан бүрэгдээх жоох гэж, эсвэл тэр с ิจ гтийн хавцлагч бүтээлэх гэсэн бүх санаархлууд үр дүнгүй үлдэх болно. Ер нь хэрвээ та нар нэг юмыг л ойлгочих, хэрвээ хос алтан төрийг хүлээн зөвшөөрчихл юм бол Монгол улс төрийн ёсоор өнөөдөр хүртэлх энэ эдийн засгийн бэрхшээл зовлон шууд арилна. Алтан ордынхан хизээч газар ухаж, күрд шараа шуудалж баяжаагүй, хөгжөөгүй. Тэд дэлхийг захирч, дэлхийг сөхрүүлж хөгжсөн. Тэр түүхийг давтмаар байна уу? Эсвэл тэр түүхэнд сөхөрмөр байна уу? Хамтрагчд ба эсэргүүцэгч гэж хоёрхан фронт бий. Тэрний аль нь болохыг та нар одоо өөрсдөө шийдэх хэрэгтэй. Манай үйл хэрэгт 1 удаа, 2 удаа, 10 удаа байнга сэтгэлээрээ, биеэрээ хамтарсан тэр бүх хүмүүс өнөөдөр яг л энэ тэргэл улаан саран мэт тийм агуу үйл хэргийг удамдаа, өр хойцтой үлдээж чадсан бахархалтай дайчид. Тэд бол хүн төрөлхтний өмнө өөрсдийнхөө үйл хэргийг батлан харуулах баримттай, үйлдэлтэй, цаг хугацаатай, орон зайтай, сэрж чадсан, ухаарч чадсан, үннийг олж чадсан тийм баатарлаг дайчид байлаа. Би та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсэж алтан төрийн ивэл дор та бүхэн үрд яг энэ тэнгэрт байгаа сар мэт тийм тунгадаг гэгэн хувь тавиланг өөртөө өмчилж үлдээсэн гэдгийг чинь дуулахтаа таатай байна. Та нарыг аль хэдийнэ тэнгэр таалж удмаар чинь та нарыг үйл хэрэгтээ нэгтгэж чадсан. Яаж тэнгэр нь өршөөдөг, хардаг, хадгалдаг, хамгаалдаг, ивэдэг гэдгийг та нар амьдралдаа, ирээдүйдээ, үр хойцтой батлан харуулах тийм бахархлыг бүтээж чадсан. Энэ бол та нарын сэтгэлдээ Монгол хэмээхүүгээ хайрлан хөндлөж явсны чинь тус түүний үр дүн ийм байлаа. Харин Монголыг хуурамчаар, төсөөллөөр, санаархлаар Монголын сайн сайхныг хулгайлах дээрэмдэх гэж оролцсон хүмүүс өнөөдөр Монголоо алдсан, монголгүй үлдсэн, бүр хөх тэнгэргүй үлдсэн, хар тэнгэртэнгүүд, харанхуун тиранууд, тэрнгүүд болж үлдэж, тангад эхийг өмнө зүгээс угтаж, тангад эх оронг хамгаалах гэж хоорондоо тэмцэлсэн бүдлөө, мунхаг, тэнэг, зөрүүд, хүний муугийн туйл болсон хүмүүс байснаа ухаарах хэрэгтэй. За ингээд та бүхэнд би сайн сайхныг хүссэн бүхэн, сайн үйл хэрэгт зүтгэсэн бүхэн яг тэргэлт нь дүүрэх сар мэт тийм дүүрэн болоод гэрэлтэй заяаг өөртөө үр хойцтой, гэр бүлдээ, ахан дүүдээ удамдаа үлдээж чадсан тэрл энэ цагийн Күлэгбаатарууд, энэ цагийн жинхэнэ Чингисийн монголчууд байснаа үрд бахархаж яваараа энэ өдрийг би дэлхийд дахинд тунхаглахын тулд 2026 оны 4-р сарын 1-ний өдөр дэлхийд дахинд Монголын цагаан сарыг тэмдэглэх өдрийг тогтоож мөн түнчлэн сар бүр сарны Монголын цагаан нар сарны өдрүүдийг тэмдэглэх тийм
албан ёсны өдөр болгохыг нэгдсэн үндэсний байгууллагад санал оруулахаар бичиг баримтыг бэлдэж байна. Нэг сувлагчийн өдөр, багшийн өдөр гэдэг биш. Харин дэлхийд дахинд Монголын тэргэл улаан наран өдөр, Монголын тэргэл улаан саран өдөр хэмээх үг тэмдэглэдэг, хүн төрөлхтөн түүнд нэгддэг байхын нэгтлийг бид 2026 оны хаврын наран тэнцлийн дараа дэлхийн бүх ерөнхийлөгч нар, ерөнхий сайд нарыг магадгүй аль нэгэн улс орны цэрэг дайч жагсаж, хүндэтгэл үзүүлж, бахархалтайгаар хүн төрөлхтний баярын өдөр болгож тэмдэглэх бэлтгэлийг хангана. Тэгэхээр та нар монголчууд гэдэг бол энэ дэлхий дээр анх амьдарч ирсэн, хэл хязгааргүй орон зайд амьдарч ирсэн хүмүүс. Энэ дэлхий дээрх амьдралыг хамгаалдаг, хүн төрөлхтөнг хамгаалдаг, амьд байх боломжийг бүрдүүлдэг тийм агуу хүмүүс, тийм үүрэгтэй гэдгийг нь танин мэдэх тийм боломжоо баталгаажуулах юм байна гэж ойлгох хэрэгтэй. Хизээч их монголчууд алан гидэж байгаагүй, тонон дээрэмдэж байгаагүй, харин шин ам өгдөг, шин амьдрал өгдөг, шин цаг, шин алтан эрний босгыг дагуулж өгдөг тийм агуу дайчид байсан. Тэр дайчид шигээ байж эдүүгээ цагт яг л тэр үйл хэргийг дахин үргэлжлүүлж байхын төлөө үр хойцсоо өөрсдийгөө бэлдэж дэлхийд дахин таниулах цаг иржээ. Баярлалаа. Бүгдээрээ яг л тэнгэрт байгаа энэ дүүрэн гэрэлт сар мэт гэрэлтэж яваарай. Баяр та.